За сайн байцгаана уу. Өнөөдрийн мэндийг хүргэе. Сараа нь анх удаага ингээ машинаасаа бичлэгээ хийхээр ингээд бэлдсэн байна. Тэгээд мөрөөдөл биелсэн, машинтай болсон. Пүрүүс 20 машинтай болсон. Манай аав тээврийн жолооч байсан. Тэгээд машин унахыг ерөнхийдөө бол хажуунаас нь харж өссөн учраас бас гэж дайжгүй шүү. Тиймэрхүү сонинтай. За тэгээ өнөөдрийн миний сэдэв бол хувь тавилан гэсэн сэдвээр та бүхэнтэйгээ ярилцахаар бэлдсэн байна. За хувь тавилан гэдэг зүйлийг би өмнө нь бодохдоо заримдаа нэг ажилд бүтдэггүй штэ. Тэгээд ерөөсөө хичээгэж болдоггүй. Тийм үед бол за энэ миний хувь тавилан байх та тий. За өнөөдөр ингээ орхичих дөө гэж боддог. Нөгөө талаасаа миний амьдралд маш их зовлон бэрхшээл асуудал гар бүхэхэд би ингээд амар хэцүү санагддаг. Яагаад зөвхөн надад энэ зовлон бэрхшээл тулгараад байгаа юм бэ гэж боддог. Тэр үед энэ миний хувь тавилан л юм байна. Би энэ дэлхийд зовх гэж ирсэн юм байна. Тэгээ би энэ хувь тавилангаа эдлээ да гэж боддог ч юм уу. Магадгүй таач бас хувь тавиланг өөрийнхөө илэрхийлэх байх. Тэгээ би энэ хувь тавилангийн тухай нэлээд хэдэн судалгаа хийлээ. Тэгээ судалгаа хийгээд үзэхэд хувь тавиланг яг аль бие ёсоор бол тодорхойлсон зүйл байдаггүй. Шинжлэх ухаан ч гэсэн баталж чадаагүй. Тэгээ шашны үзлэр бол хувь тавилан гэдэг нь бурхан бидний амьдралыг ингээд зурчихсан байдаг. Тэгээ тэр зурсан амьдралаар нь бид нар бол амьдардаг гэсэн үзэлтэй байдаг. Шашны үзлэр, бурхан шашны үзлэр гэх юм уу. Тэгэхээр философи талаасаа болохоор хүний зорилго юунд чиглэгдсэн байна? Түүнээс шалтгаалаад хувь тавилан гэдэг зүйл зурагддаг юм байна гэдэг тодорхойлт байдаг. Тэгээ минийхаар бол яг тэр философийн тодорхойлт бол үнэхээр яг нийцсэн. Ягаад гэвэл би сүүлийн үед манифест буюу далд ухамсараа өөрчлөх таталцлын хүчээр өөрийнхөө амьдралыг илүү гоё болгоё, сайхан болгоё гэд мөрөөдлийн самбар хүртэл гаргаад хүслийн жагсаалтаа гаргасан байдгийн. Тэгээд хүслийн жагсаалтаа гаргасан чинь зарим хүсэл биелэхгүй байгааг анзаарсан байхгүй. Яагаад энэ хүслүүд биелэхгүй байгаа юм бэ? Энд чи би манифест хийгээд өдөр шөнөгөөл нөгөө хүслийнхаа тухай бодоод өөрлөгөө татаад хахад яагаад энэ хүсэл биелсэнгүй гэдэг ажиглалтыг гаргасан. Тэгээ хэдэн сар ажигласны дараа юу олж харсан бэ гэхээр тэр хүслүүд маань хоорондоо ямар нэгэн уялдаа холбоо байгаагүй. За жишээлбэл би эмч болохыг хүслээ, хажуугаар нь би зураач болохыг хүсэж байна. Дээрэс нь би Австралид амьдрахыг хүсэж байна. Дээрэс нь Монголд амьдрахыг хүсэж байна гэдэг ийм тис хөндлөн хүслүүдийг ингээд бичсэн байсан. Тэгээд юу гэж хэлэх гээд юм гэхээр би Австралид байхдаа би Монголд амьдрахыг хүсэж байна, Австралид амьдрахыг хүсэж байна гэж бичсэн байхгүй. Австралид 20 жил амьдраад дараа нь Монголд амьдрнаа гэв. Тэгэхэд хүний даалт ухамсар бол тэрийг ялахгүй. Юуг ялах вэ гэхээр яг чин сэтгэлээсээ яг алийг хүсэж байгаа гэдгийг л биелүүлдэг гэсэн үг. Тэгэхээр миний Монголд амьдрах чин хүсэл маань Австралид амьдрахаас илүү хүчтэй байсан. Тэгээ би Монголд ирсэн байна. Тэгэхээр би та бүхэнд юу ч хэлэх гээд байна вэ гэхээр таны чин хүсэл зорилгоос хамаарат таны хувь тавилан зурагддаг юм шүү гэж хэлэх гээд байна. Тэгээд тэр хувь тавилан зурагдчихгууд нь хажуугаар нь байгаа жижиг хүсэл, жижиг сонирхлууд бол үнэхээр биелэхгүй. Яг дотроос чинь таны дотоод сүнс таны яг та өөрөө чин сэтгэлээсээ нэг өөр юм хүсэж байдаг байхгүй юу? Би яг танаас асуухад та бол хариулж чадна. Та чин сэтгэлээсээ яг яаж амьдрмаар байна? Хэн болж амьдрмаар байна? Хаана амьдрмаар байна гэдгийг бол мэдчихэдэг. Гэвч хажуугаар нь өөр зүйлүүдийг ингээд хийх гээ яваад идэг. Жишээлбэл чин сэтгэлээсээ би ингээд коуч болох гээд хүсээд байгаа. Гэтэл наадах жижиг хүслүүд нь болохоор за чи үсчин хийгээд амьдраа, үс засаад ингээд амьдраа.
эсвэл таксинд яваад ингээ орлогоо олоо гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар ингээд жижиг хүслүүд орж ирж байгаа. Тэгээ хүн ингэдэм байна л да. Яг дотроос хүсэж байгаа тэр чинх хүслээ биелүүлэхгүй, түүнийхээ төлөө алхам хийхгүй, түүндээ цаг хугацаа зарцуулахгүй болохоор өөртөө гомдоод идэг. Тэгээ гуниглаад сэтгэлээр унцдаг. Тэгээ итгэл алдардаг. За Сара ерөөсөө миний хүслийг биелүүлэхгүй юм байна да гэд. Тэр нэг таагүй мэдрэмж нь болохоор буруу горим дээр байгааг илэрхийлж байгаа. Энергийн хуулиараа тайлбарлах юм бол хэрв та өөрийнхөө чин хүсэлтэд тохирсон зүйлийг хийж байх юм бол та илүү тайван аз жаргалтай байх боломжтой. Тэгээ би одоо яг коучер сурах гад одоо эх 7 хоногоос сургалт маань эхэлнэ. Би өмнө нь бол оюуны дасгалжуулагчийн сертификат авч ирсэн жил гарны өмнө. Тэгээ тэр оюуны дасгалжуулагч гэдэг нь Super Jump гээд тэр нь болохоор тухайн компаниас гарсан яг нэгдсэн сургалтын системтэй, тэрнийг бол өөрчлөх боломжгүй. Тэгээд 10 хүнд хичээл ордог тийм сургалтын систем байсан. Тэр сургалтын систем яг миний яг ирээдүйдээ хийх яг чин хүсэлтэд уялдаж чадаагүй. Тийм учраас би тэр ажлыг бол хийгээгүй байгаа. Яагаад коуч болох хүсэлтэй болсон бэ гэхээр та бүхэн одоо миний YouTube-ыг дагдаг бол мэдэж байгаа байх. Би бол яг энэ сэтгэл зүйн холбоотой хүн одоо энэ сэтгэл зүгээрээ ингээд өөрийнхөө амьдралыг хэрхэн өөрчлөх боломжтой вэ гэдгийг олж харсан учраас яг түүндээ тулгуурласан энэ ажил маань өөрөө дасгалжуулагч буюу ад жаргалын дасгалжуулагч буюу амьдралын дасгалжуулагч гэж нэрлэж болно. Коуч юм байна гэдгийг ерөөхдөө бол яг нэгдсэн дүгнэлт гарсан. Тэгээ одоо би өөрийнхөө яг тэр зориод байгаа чин хүсэл дотор байгаа тэр чин хүслээ биелүүлэх тэр шийдвэрийг маш хүчтэйгээр гаргаад хэд хонож байна. Тэгээ энэ гоё мэдрэмжийг та бүхэн ч гэсэн бас мэдрээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр таны дотор тэр хүчин хүсэл байгаа, та яг яаж амьдрахыг хүсэж байна, хэн болохыг хүсэж байна, өглөө босоо юу хийдэг байхыг хүсэж байна, хэнтэй хамт байхын, аль улсад байхын, аль дүүрэг, аль сум одоо аймагт байхын гэдгээ ер нь бол мэджээдэг, хүсчээдэг, тодорхойлсон байдаг. Тэрийг эргэн нэг санаад яг тэр өөрийнхөө чин хүслийг биелүүлээсэй гэж хүсэж байна. Одоогоор 100% хийхгүй ч гэсэн амьдралынхаа нэг өдөрт нэг 30 минутыг зарцуулаад яг тэр өөрийнхөө хүслээрээ амьдрах тэр мэрэгжил ур чадварыг эзэмшээсэй гэж хүсэж байгаа. Тийм учраас би өнөөдөр яриагаа хийж байгаамаа. За яриа минь таалагдсан гэдэгт найдаж байна. Тэгээд Сараа нь 2 сарын дараа коучороо төгснө. Наан нь бол сургалтаа төгслөө үн төлбөргүйгээр коучинг үйлчилгээ бол үзүүлж байгаа. Тэгээ цөөхөө хэдэн хүн аваад одоо чиглэлээ өгөөд явж байгаа. Одоогоор нэг хэдэн хүн байгаа. Ахаад нэмээд бас хэдэн хүн авах боломжтой. Хэрвээ холбогдохыг хүсвэл миний Facebook руу холбогдоорой. Энд доор байгаа. За ингээд амьдралд нь аз жаргал сайн сайхан хүсье. Өөрийнхөө хүссэн ажлыг хийгээд ажилдаа дуртай байгаад өдөр болгон аз жаргалтайгаар сайхан эрч хүчтэй амьдраасаа гэж хүсэж байна. За надтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.